Томьёол дээр 2016 оны Олимпийн наадад Монгол улсын шигшээ баг оролцсонтой холбоотойгоор үүссэн үр төлбөрийг барагдуулах гэж байгаа. Хин одоо үр төлбөр гаргачаад тэнд чинь засгийн газар гэж байсан байгаа үст. Ингээд Олимпийнхаа тамирчдыг явуулахад Чингисийн хаан талбай дээр, Сүхбаатарын хаан талбай дээр л жигтэйхэн бэлэг тэмдэг болгоод л алтан хувцас өмсөөр ирээд бүгдээр алтан медальтай явуулна гэдэл жигтэй нь гаргаж өгөө үст. Хувцсан дээр нөгөө тамирчдын бэлтгэлээс илүү хувцсан дээр нь хараад л Ирёгийн чинь хамгийн гоё хувцастай гэдэл ингээд манайх гайхуулагдаад л байсан мэт. Тэг ингээд энэ дээр одоо яг одоо хин гэдэг хүний шийдвэр ингээд үр авлага үүсгэж байгаа юм. Тэр явж байгаа тамирчтай өртөө явж байгаа тамирч чи яаж сэтгэл санааны одоо тийм чадвартай явах вэ? Тэг энэ өрийг үүсгүүлээд хиний шийдвэр өр үүсгүүлээд яагаад тэр засгийн газар шийдвэр гаргаагүй юм бэ гэсэн энэ чиглэлээр мэдж байгаа юм бол хариулт авмаар байна. Нэгд. Нөгөө талаас нь 2002-3 оноос ер нь бол спортод бол манай төр засаг 2002 оноос ихсүүлээд ер нь нэлээ их мөнгө төгрөг гарч суурийн тавьсан шүү. Сүүлийн үед ганц хоёр нэг хэдэн медалн дээр хаваа нэг хэдэн хүний гавьяа шингэж яриад байгаа. Энд чинь аливаа асуудал бол суур дэвсгэрээс нэхэлдэг 2002 оноос хойш ингэж дэвсгэр нь явсараад ер нь ерөөдөө гайгүй байгаа. За энэ шигшээ баг дээр одоо яг мөнгө төгрөг ингээд суулгадаг юм бэ цаашдаа энэ шин дарга нар энэ сахилга хариуцлагын асуудлаа ер нь яах юм бэ? Монголын төрийн далбайг мандуулаад эндээс их сүртэй гардаг. Яг үнийг хэлэхэд бол саяны чи одоо их олон медаль авахаар байлаа шүү дээ. Сүүлийн хэдэн секундэд л одоо ингээд л хариуцлагагүй л гэж би ойлгож байгаа. Одоо тайлбар хэлэхээр бол тэр дасгалжуулагч мó, цаг агаарын байдал мó нэг янз янзын тайлбар хэлээд байгаа. Ер нь бол мэдээж хөлсөлмөрөө гаргаж зүтгэж байгаа тэр спортын хүмүүсийг бол бид дэмжих ёстой, хайрлах ёстой, хамгаалах ёстой. Гэхдээ бас хариуцлагатай байж байхгүй бол тэгээд өөрсдөд нь ерөөсөн буруу байхгүй. Гэхдээ цагийн зөрүүтэй бол Япон, Хятад, Солонгос адилхан л үстэй. Зөвхөн Монгол цагийн зөрүүтэй байдаг юм уу? Энэ нэг нь хэлж байгаа тайлбар ярьж байгаа нөхдөөтэй хүртэл одоо энэ дээр бол тодорхой хэмжээгээр ярьж явах ёстой. Бид дэмжих ёстой нь үнэн. Бас хариуцлагатай тооцох нь бол бас гарцаа байхгүй ёстой шүү дээ. Тийм учраас бол энэ цаашдаа энэ шигшээ багийнхаа хариуцлагыг сайжруулах асуудал дээр шин дөрвтэй бодлого явуулах хэрэгтэй шүү. Тэгэл холбоон дотор үзэл хоёр янзаар нэг хэвлэн урлынгууд нөгөөх нь хэвлэн урлыг гэдэг ингээд энэ дээр одоо би зүгээр энэ бол асуулт биш. Шин сайд болж байгаа дарга нар бол энэ монголчуудын ив нэгдлийн асуудал, задрал бутрлын асуудал биш, ив нэгдлийн асуудлыг дээр онцгой анхаарах. Дээрээс би дахин хэлж байгаа юм бол Монгол улсад хамгийн том үндэсний байлаг бол хариуцлага сахилга баттай асуудал шүү. Хариуцлага сахилга батаар болоод бид хэдэн 10 ирээд оюутлогоо хичнээн олон уурхааны хэмжээний юм алдаж байгаа шүү. Ийм учраас зөвхөн спортоор биш бүх гадар сахилга хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ дээр анхаарч ажиллана байх гэж ингэж бодож байна. Би эхнийх асуултанд хариулт авмаар. За, Батцуур сайд хариулъя. За, эрхэм гишүүн, Тэрвэш Дав гишүүний асуултанд хариулъя. Энэ зүгээр жоохон ойлголт нь буруу явчаад энэ бол үүсгэсэн өр авлага төсвийнхөө батлагдсан төсвийнхөө зардлаас илүү зарцуулсан зүйл огтоос байхгүй. Зүгээр төсөв тодтол хийж байгаатай холбогдуулаад 2.3 тэрбумээр энэ одоо спорт бэлтгэлийн төв гэж хуучин байсан байгууллагын батлагдсан зардлаас нь 2.3 тэрбумээр хорогдуулна гэд оруулчихсан. Тэгээд энийг эргээд одоо 1.2-ын одоо эргэж тавьж өгөхгүй бол ингээд энэ хугацаанд урсгал шил чанартай байнга төлөгдөөд явж явах хэвээр зардлууд ингээд хоцрогдоод хүлээгдээд байна гэсэн ийм асуудал яригдж байгаа. Зүгээр төсвийн тодтоолын дараагаар бол манай боловсрол соёлын шинжилгээ тухайн спортын сайдын багцад орж ирнэ. Үүнээс өмнө манайд орж ирээгүй байгаа учраас одоо
өөрөөр хэлбэл 7 дугаар сараас хойш ямар нэгэн одоо гүйлгээ төлбөр хийгдээгүй нөгөө эрүүл мэндийн спортын яам маань бас татан богдчихсан иймэрхүү байдалтай зарим зардлууд бол хүлээлтийн шин чанартай байж байгаа. Тэгээд одоо зүгээр ингээд ойрын үед төлөгдөх ёстой гэдэг ингээд урсгал шин чанартай явж исэн төлбөрүүд хүлээгдэж байгаа зүйлээ ярьж байгаа болохоос ямар нэгэн өр төлбөр үүсчээд гэсэн асуудал байхгүй. Тийм учраас одоо 1.2-ын үлдээгээд 1.1 тэрбумыг бол одоо хорогдуулъя гэсэн энэ асуудал ярьж байгаа. Цаашдаа одоо тэр сахилга хариуцлага тэмцээнд оролцож байгаа хүмүүс за багш дасгалжуулагч нарын урд чадварыг нэмэгдүүлэх тал дээр одоо манай салбар онцгой анхаарч ажиллана. Дараагийн 2020 оны Олимпийн бэлтгэл ажил бол үндсэндээ хийгдээд эхэлж гисэн байгаа. За баярлалаа.